охин гинэд айж балмагдан өөрийн гівзэн арсан доор хөх гэрэлтэй жижиг электрон гурц байгааг анзаарлаа. Тэр гурцны хажууд байрлах цахилгааны эсгэмдэр нэгэн код бичигдсэн байлаа. Урчин зээрээс огтоо байхдаа санамсаргүй унаж хагарсан шилний илэрхий гарандаа зоосон байлаа. Шахраа бохирдуулахаас эмэн тэр өвдөлтөөч төвчин шилний илэрхий хүчээр сугаж гаргаад ариутгал хийхээр зогсож байтал шархнаас нь гинэ цагаан гэрэл гэлсгэв. Жэра мэл гахад юу болсныг мэдхээр тэр даруй гараад сүр шийдлээ. Тэр амандаа алчуур зууж шилний илэрхийг суулган авч харин дараа нь зориг гарын илэрхийг дахин шархандаа дүрлээ. Маш хүчтэй өвдөл мэдэрч байгаач тэр өвлөлөө зогсоосонгүй. Гараа төссөнийхээ дараа Жэра цочорж ямар нэгэн зүйлийг олж анзаарлаа. Түүний гарын дотор гэрэлтэж жижиг диод суулгацсан байв. Яг энэ мөчөд түүний чихэн цахилгаангуудын чимээс өнсгөлөө. Тун удлгүй чихэнд нь ямар нэгэн зүйл тасарсан мэт санагдав. Жэра яаран чимлүүр авч чих рүүгээ оруулан тэмчирж үзлээ. Улгуу тэрээр ямар нэгэн зүйл хавчиж авсан бөгөөд хамаг хүчээрээ татхад гэрэлтэж буй нарийн утас гарч ирлээ. Энэ бүхэн баг байхад бидэн суулгацсан хэрэг үү? Тийм болохоор юу санахгүй байгаа юм болов? Гэтэ яагаад эцгийнх нь үүнийг огт хэлж байгаагүй юм бол? Айж балмагцсан тэрээр нөхцөл байдлыг тодорхой болгохыг хүсэж Удаанбатсны эцэс тэр даруй авиж руу залгаж суур шийдэв. Гэтэ тэднүүд холбогдсонгүй. Яг тэр үед сургуулийн зөвлөх робот хажуугаар нь өнгөрч байлаа. Тэд мэдээлэл авах өндөр чадвартай тул Жэрад нэг санаа төрлөө. Тэр сургуулийн роботыг нэгэн өрөөрөө дагуулan орж яриаг нуут хором тохируулсны дараа тэр роботоос өөрийн бие суулгагдсан зүйлсийн талаар мэдэж чадах эсэхийг асуухад төсөөлөөч үгүй хариулт сонсов. Чиний гар дотор байгаа зүйл хиймэл зүйл биш, харин роботын хүрэлцэх мэдрэмжийг хянах систем гэж тэр хэлв. 10 гаруй жил амьдарсан тэр үнэндээ жинхэнэ робот байсан байх нэ. Энэ үед Жэра сургуулийн хит тавины туршилтын үеэр яагаад ганцхан тэрл хит тавийг сонсож чаддаг байснаа, яагаад ангийнх нь роботуудыг дорнолохыг хараад маш их хүнгэлдэг байснаа ойлгов. Үүний дараа Жэра ээжийнхээ ажил дээр очиод арьсан доор нь байгаа цахилгаан схемийг харуулна. Магадгүй би машин байж хэмээн чангалуугаар орилж эхлэв. Жэрагийн сэтгэл хөдлөл уламжлуулж байгааг харсан ээж нь дарын ургаж шалгаж түүний чангаар тэрвэрлээ. Ээж нь Жэраг амсгаагаа докторжуулахыг хүслээ. Тэр ч гэсэн Жэраг робот болгох мэдгүй гэхдээ үүнийг тодорхой болгоход нь туслах болно гэв. Жэра ээжийнхээ буруутсахандаа гимшиж ажмаар давширч эхлэв. Гэтэл яг энэ мөчөд ээж нь түүнийг маш чадварлагаар зогсоолоо. Тэр аль хэдийн бүгдийг мэдэж байсан гэж. Мэдээж энэ нь анхных нь ч биш бололтой. Тэр компьютераа гаргаж ирээ Жэрагийн биеийг засаж өөрийнхөө тухай мэдсэн бүх бичлэгийг нь устгалаа. Үүний дараа бүх зүйл хэвэн болох байх гэж ботсон боловч нэг өдөр ч хүрэлгүй Жэра дахин сэргэв. Түүний дотны найз Жэни Жэраг олж уулзаад өөрийнх нь үцэг хадгалан гэж хэлв. Гэхдээ ой санамжаад засуулсан Жэра түүний хийж байгаа зүйлсийг огтхон ч ойлгохгүй байлаа. Өөрийнхөө хэлсэн зүйлийг шалгахын тулд хит тавинд төхөөрөмжийг асаалаа. Төхөөрөмж ажил магц түүний толгой маш хүчтэй өвдөж нүд нь нөрөн ирэхгүй эргэлдэж эхэллээ. Жэра ойрлон Жэнийг дуудахад тэр төхөөрөмжийг зогсов. Тэр зөвхөн роботлын өндөр давтамжтай дууг сонсож чаддаг гэв. Жэрад найзан галзуурсан мэт санагдаж тэр даруй уртаар гүйж гарлаа. Гэтэл тэр санаанд дуу сургуулийн зөвлөх роботтой тааралдлаа. Зөвлөх робот Жэраг өчигдрийн шигээ сандарсан байн хэмээн шоглоход тэрээр алмарч балмагтав. Робот түнд бид өчигдөр ярилцсан. Тэрч байтугай нууц хороонд байсан гэж хэллээ. Үүнийг сонсоод Жэра зөвлөхийг болон даваачхад зөвлөх түүний духан дээр гараа тавина. Зарим ой санамж нь устгацсан болохыг олж мэдв. Жэра энийгээд би хүн шүү дээ яхаараа надад санах бай байдаг юм гэж хэллээ. Жэраг идэхгүй байгаараа зөвлөх түнд би чинь ой санамжийг сэргээхэд тусалж чадна гэв. Жэра эргэлзгээ болж зөвлөхөө ой санамжийг сэргээж өгөхийг хүсв. Зөвлөх гараа Жэрагийн духан дээр тавьмагц. Түүний алгуулсан туршимжууд нь бүгд иргэн ирлээ. Жэра дахин ухаан орлоо. Тэр өөрийнхөө жинхэнэ уг гарал өмнө төрхийг олов. Тэр маш их цочрдурж бүх зүйл хөдөлгөөрмөг байсан мэт санагдаж эхэллээ. Түүний 20 жилийн турш урчээ. Тэр ээжтэйгээ ч уулзах хүссэнгүй. Зүгээр л энэ хотоос цухтагыг хүслээ. Гэвч хотын захад хүрмөгц түүний хөл яаж чичээгээд урагшлахгүй байлаа. Урд нь үл үзэгдэх ханамж зүйл байгааг мэдрв. Хэдийгээр хамаг хүчээр ураг шалгахыг оролцсон ч түүний бие хөдлөхгүй нэг байрандаа зогсоор байлаа.